тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлцчихлээ. Энэ талаар хууль санаачлагчийн ихтгэлийг улсын хурлын гишүүн оюун хорол танилцуулна. Оюун хорол гишүүнийг эндэрт урьж байна. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ улсын хурл дөрвөн мэдүүлсэн олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын хүн амын зүйн бодлогыг дэмжих зорилгоор улсын хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийг баталж 6 хүүхэд төрүүлж өсгсөн эхэд 1-р одон 4 хүүхэд төрүүлж өсгсөн эхийг 2-р одонгоор шагнаж урамшуулахаар болсон. Хуульд хэрэгжиж эхэлмэгц Бүгд найрамдах Монгол Ард улсын цол одон медалийн дүрмийг батлах тухай Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчний 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарилын холбогдох заалтуудыг өөрчлөөгүй улмаас хуулийн болон зарилын заалтын хооронд нэр томьёо хүүхдийн тооны зөрчилтэй асуудлууд үүссэн юм а. Иймээс энэ хуулинд нэмэлт оруулахаар бидний эдэн гишүүд хуулийн төслийг санаачлан улсын хурлд хэлцүүлэхээр өргөн барьсан юм а. Олон хүүхэд төрүүлжсэн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхэд нь 1 наснаас дээш насндаа насаарсан сургаггүй алга болсон ээжүүдийг эхийн одонд хамруулахаар 2-р 3 хүртэл наснд нь бусдаас өрчлөн авсан хүүхэдтэй ээж нар мөн адил хамрагдахаар их хүүхдээ өөрөө төрүүлсэн хэдий ч түүнийгээ бусдад өрчлүүлсэн бол олон хүүхэд төрүүлжсэн эхийн урамшуулалт хамрагдахгүй байхаар хязгаарлалт хийсэн болно. Энэ нь эхийн алдар 1-р одон авах. За энэ хуулийн хүрээнд нийтдээ бол 39767 ээж эхийн алдар 2-р зэргийн одон 1-р зэргийн одон авахаар 92000 ээж 2-р зэргийн одон авахаар болж байгаамаа. Дээрх эхчүүд болон одоо авч байгаа эхчүүдийн одонгийн одонтой байгаа эхчүүд олгож байгаа мөнгөн урамшуулна 33 тэрбум 275 сая төгрөгийг Монгол Улсын төлөвлөсөн төсөвт баталсан. За энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2011 оны батлагдсан төсөвт нэмж 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаамаа. Мөн дээр дурдсан хуулийн төсөлтөд нийцүүлэн Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарилын холбогдох заалтыг хүчингүй болгосонд тооцох тухай Монгол Улсын их хурлын төслийн тогтоолын төслийг боловсруулсан юм а. Улсын хурлын эрхэм гишүүдээ олон хүүхэд төрүүлжсэн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон зарилгын зарим хэсгийг хүчингүй болгох тухай улсын хурлын тогтоолын төслийг тус хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Хууль санаачлагчд. За, оюун хорол гишүүнд баярлалаа. За, байнгын хорооны санал дүгнэлтийг сонсъё. Хүүхэд нь нас барсан тохиолдолд ээжид одон авах эрх бол үүсдэггүй байсан. Энэ бол өмнөх хуулиараа. Тэгээ өнөөдөр бол яг энэ одонгийн тухай олох тухай хууль гарахад 4 ба 6 дахь хүүхдээ гаргасан ээж нар одон аавна гэхээр зарим ээж жишээлбэл 15 нас хүрээд хүүхэд нас барсан байна. 4 хүүхэд гаргасан. Тэгээ ийм тохиолдолд миний одон авах эрх одоо хуулиараа олгогдохгүй байна. Энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж манай олон гишүүдэд бас иймэрхүү санд ирсэн. Ингээд энэ хуулинд байгаа үнэхээр цоорхоо муу юм байна гэж үзээд энэ хуулийн төслийг өргөн барьсан. За энэний хүрээнд бол энэ асуудлыг ингэж хуульчилснаар 15200 ээж бол шинээр нэмж одон авах эрх одоо үүсэх юм боломж бүрдэж байгаа. За ингэснээр улсын төсөвт бол нэг 2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын нэмэлт шаардлага үүснэ. Тэгээ Монгол Улсын засгийн газраар энэ хуулийг хэлэлцээд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юм а гэж үзэж хариу өгсөн байна. За. Гончигдор гишүүний асуултанд хариулъя. Яг гончигдор гишүүний л ярьж байгаа үзэл санааг анх бид хуулийн төсөл өргөн бариад гончигдор гишүүнээ батлуулсан тийм ээ. Тэгээд энэ хууль хэрэгжээд эхэлмэгц одоогийн 4 хүүхэдтэй гэж таны хэлдэг шиг байсан ээж нар одон авах гэхээр хүүхэд нь нас барсан тохиолдолд одонгийн чинь олгохгүй гэд нөгөө 4 хүүхэд чинь амьд байх ёстой гэсэн шаардлага тавиад хэлж шунаар нөхдөөч. Тэгэхээр ерөнхийлөгчийн тамгын газар ч гэсэн бас ийм маш олон өргөдөл ирсэн гэсэн. Бидний ч гэсэн гишүүд тойрогтой ажиллахад бол би 4 хүүхэд гаргасан. Миний хүүхэд нэг нь 15 настай нас орсон. Одоо бол 3 байна. Тийм учраас би одоо авах шаардлагатай байна гэж үзсэн тэр ээжүүдийг журмаар биш, зарилгаар биш, хуулиар нь албажуулаад ингээд батлаад хүн зөв юм а гэж үзээд энэ хуулийн төслийг оруулж ирсэн юм а. Тэгэхээр энд бол их одоо зарчмын бидний цаад ойлгоод байсан юм цаасан дээрээ буухаараа хуулийн дээрээ харагдахгүй байгаа учраас тэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа
халамжийн ажилтнууд чинь авахгүй байгаа учраас энийг ингэж оруулж ирж байгаа. Цаад санаа нь бол хуульчилж өгж байгаагаар өөрөө онцлогтой. Тэгэхээр манай тамгын газрын одоо лавга зөвлөгчийн сууж байгаа шиг бид нар энийг бас хуулийн хэлцээнтэй ярьсан. Ерөнхийлөгчийн тамгын газар бас энэ асуудлыг хууль өргөн барьсан гишүүдтэй бас ярьж асуусан. Тэгээд энэ хэлбэр нь их зүгээр юм байна. Хурдан шийдэх нь өөрөөр хэлбэл 6 сарын 1-ээс өмнө одоо авах эжнэрт хууль эргэцэн орчин эрх үүсгэхийн тулд энэ одоо асуудлыг оруулж ирсэн юм аа. Одонгоо авах эжнэрт боломж олгохын тулд ингэж оруулж ирсэн. Ийм хүн болоод нэг ойролцоогоор 15,200 ээжэд бас асуудал байна гэж үзэж байгаа юм бэл. Гоногос сүүл. За харуул. Хаяа. Кэ харуул. Хаяа. Заавал бид нар хуулийн эцсийнхэнтэй бол ярьсан сургаггүй алга болсон гэдэг нь одоо жишээлбэл 4 хүүхэд төрүүлж өссөн байж байгаад хүүхэд нь нас бараагүй. Гэхдээ хүүхэд нь алга болцсон тэр хүүхдээ чинь одоо нас барсны тогтоогоогүй байна шүү дээ. Шүүх тогтоогоогүй бол тэр хүүхэд нь алга болцсон гэж үзэж шээ. Тийм тохиолдолд бас 1-2-ын зэрэг байдгийн байна. Гончигдаш хүн амьдрал чинь их баян юм биш үү? Тийм учраас хуулийн заалтан дотор надад таалагдаагүй үг орохгүй гэдэг нь асуудал биш. Наад амьдралын чинь баян ийм амьдралын үргэлжилсэн процесст бол ийм санал бол бас орж ирж байгаа юм байна гэд. Ингээд хуулийн эцсийнхэнтэй бид нар энийг бас ярилцсан. Ийм одоо заалтууд орох ёстой байна гэдгийг бол бид нар ярилцаад тэгээд үнэхээр одоо сургаггүй алга болсон тохиолдолд энийг бол оруулах ёстой байна. Ээжийн одоо хүүхэд гаргасан тоонд хамааруулах ёстой гэж үзсэн юм аа. За байна. Энэ өрхөд бол дунджаар 2 хүүхэд ноогдож байна. Нэг өрхөд 2 хүүхэд дунджаар ноогдож байгаа. Өөрөөр хэлбэл төрөлт бол эрс багассан, хүн амын амжиргааны өртөг өөрчлөгдсөн, хүүхдийн тоонд хүн амын болоод нөлөөлөх үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас ер нь бол анх энэ хуулийг одоо Гончиг Дорж гишүүн, Батбаяр гишүүн, бидний эсэг гишүүдээс хамт өргөн барьжсэн. Гэхдээ бид нэг зүйлийг бол орхисон байсан нь үнэхээр нас орсон тохиолдолд одон авах хэрэгтэй ээжэд үүсэхүүгүй юу гэдгийг зохицуулж өгч чадаагүй байсан. Тийм учраас одоогийн үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд хүүхэд нь нас орсон тохиолдолд ээж одон авах эрх үүсэхгүй гэж хатуу заагаад хэлсэн байгаамаа. Тийм учраас энийг нэг нас хүртэл хүүхдээ өсгсөн, хүмүүжүүлсэн, боожуулсан ээж энэ одон авах эрх үүснэ гэдгийг л хуульчилж өгөх гэж энэ одоо хуулийн төслийг оруулж ирсэн. За гамбын багшууны сайн хэлж байгаа үнэхээр өнөөдөр энэ хүн ам зүүн бодлогоо дэмжих зорилго бол бидэнд зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол манай гишүүд өнөөгийн зах зээлийн нийгэмд ээжүүд маань ийм олон хүүхэд төрүүлж өсгөж чадахгүй байна. Манай саяын байнгын орны хурал дээр зарим гишүүд ярьж байсан. Манай цэнгэр гишүүн ярьж байсан. 16 хүүхэд гаргацсан ээжийг Монгол улс тусгай шагналаар шагнадаг болчооч 25 хүүхэд гаргасан ээж байна. Энэ хүмүүст тусгай шагнал олгодог болооч гэсэн ийм саналуудыг ч гэсэн манай гишүүд гаргасан. Тэгээ энийг бол дараа нь биднээс авч үзэх шаардлагатай байна. Тийм олон биш хүн байдгийн байна. Гэхдээ энэ бол Монгол улсын хөгжилд оруулж байгаа тэр ээжийг маш том хувь нэмрээ гэж ойлгож байгаа шүү. Гийнхаа явцад харъя. Одоо гэхдээ халамжийн одоо ажилтнуудын биднэрт бас хэлж байгаа тайлбараар хүүхэд нас орсон тохиолдолд 4 хүүхэд гаргасан ээжэд ч хүүхэд нас орсон бол олохгүй гэж халамжийн газар дээр зөндөө олон ээжийг буцаагаад байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг зохицуулахын тулд хуульчлаад өгч нь зүйтэй байна. Хүүхэд нь нэг нас хүрсэн тэр хүртэл ээж нь өсгсөн, өсгсөн байвал төрүүлсэн өсгсөн үнэн бол тэгээд хүүхэд нь 2 наснда нас орсон байхад ээж одонгоо авах эрх нь үүснэ гэдгийг л бид нар энд хуульчилж өгч штэ. Гончиг Дорж шүнэ өмнөх хуулиараа бол хүүхэд нь нас орсон тохиолдолд одон авах асуудал нь хуулиар хоригдчиход байгаа. Тэгэхээр халамжийн газрынхан ч гэсэн одоо гандисад хариулах. Ер нь бол ийм ээжүүд 15,000 орчим байна. Тийм учраас энийг нэмж оруулах шаардлагатай байна гэж ерөнхийлөгчийн тамгын газарт ирсэн өргөдөл хүсэлтэн ч гэсэн бас нэг тийм хэмжээнд байгаа юм байна лээ. Тэгэхээр энийг айл ал талдаа хэлцүүлгийнхаа явцад ойлголцоод тэгээд явах нь зүг баг. Ер нь бол нэг юмыг хоёр талаас нь бид нар яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө зарчмын хувьд айл аль нь дэмжиж байгаа. Тэгээд бас хэлцүүлгийн явцад тийм юмнууд